Сайн бацхан уу, Total Music-ээс мэдчилж байна. Энэ удаад бид та бүхэндээ Fender брэндийн цоо шинээр Монголд анх удаа бууж байгаа энэхүү гитарыг танилцуулж байна. За, Fender CD60V3 гэдэг гитар байна. За, хамтдаа гитараа харцгаая. За, их биеийн хувьд болохоор Dreadnought хэлбэртэй 41 инчтэй буюу хамгийн том хэмжээтэй гитар учраас дуугарлын хувьд маш өргөн цар хүрээтэй, маш баялаг дуугарлалтай. За, нүүр модны хувьд болохоор laminated spruce буюу давхарлж нааж хийсэн гацуур мод учраас манай монгол шиг юм хитхуура цаг агаартай газарт бол их төсвөртэй гэж ойлгож болно. Тэгэхээр хэрвээ та гитар анх сурж байгаа мөн гитараа хэрхэн яаж арчлахаа төдийлөн сайн мэддэггүй бол энэхүү гитарыг тань зөвлөмөр байна. За, хажуу талын модны хувьд болохоор за энэ харагдаж байгаа улаан хөрөндөө. За, энэ өнгөтэй мод махагоны мод байна. За, махагоны, rosewood, spruce гэдэг энэ гурван мод бол ерөнхийдөө гитар хийхэд одоо гитарын их бие хийхэд хамгийн шалгарсан моднод байдаг. За, юугаараа шалгардаг вэ гэхээр насжилтаараа мөн гаргаж байгаа баланс дуугартаараа байдаг байх нэ. За, энэхүү гитар нь өөрөө Fender брэндийнхаа classic design гэдэг загварт хамаардаг. Classic design гэдэг загвар нь өөрөө хоёр зүйлийг маш сайн чухалчилж анхаарч хийж өгдөг. Тэдгээр нь юу байдаг вэ гэхээр мэдээж дуугарлалтын хувьд нөгөөх нь хамгийн гол бас нэг зүйл нь болохоор comfortable буюу тоглоход маш эвтэйхэн байх талаас нь маш сайн бодолцож хийж өгдөг. Тэгэхээр за энэ fingerboard буюу энэ тоглодог хэсэг байна. За энэ fingerboard гэдэг энэ модыг жоохон дугууруулсан хэлбэртэй хийж өгдөг. Тэгэхээр хоёр тал руугаа жоохон намхан гэсэн үг. Chord барих татахад маш эвтэйхэн болгож өгдөг энэ. Баг зэрэг дугуурсан учраас хоёр зах руугаа намхан басан учраас гэсэн үг те. За тэгээд ирмэг нь буюу fingerboard-ны ирмэгийг нь roll дээж буюу бас ингэж маш сайн дугууруулж хийж өгсөн учраас гараа дээшээ доошоо гүйлгээ тоглоход ямар ч одоо саад байхгүй, гарт эвгүй зүйл байхгүй, маш гоё эвтэйхэн смут байдаг. Тэгээд бас энэ fret буюу энэ лад энэ төмөрнүүтэй. За эдгээр болохоор бас ирмэгийг харах юм бол дугуурсан хэлбэртэйгээр маш сайн ингэж гүйцэтгэл хийж өгсөн учраас бас гар урах ч юм уу тиймэрхүү тохиолдол гарахгүй. За тэгээд бас их биеийн хувьд маш сайн лакон өнгөлгөөтэй байна. За хүзөөч гэсэн бүгдээрээ маш сайн лакон өнгөлгөөтэй. За тэгэхээр лакон өнгөлгөө нь үзэмжлэлсаа гоё. Гэхдээ бас дахиад нэг давуу тал байдаг нь юу гэхээр манайх шиг юм хатуу эрсдэс тэгээд хитгуураа цаг агаарч гэсэн гадны одоо цаг агаараас шалтгааллах нөлөөг ч гэсэн баг зэрэг бууруулж өгдөг мотор очих нөлөөг. Тэгэхээр бас тийм давуу талтай байдаг байх нь шүү. Тэгээд энэхүү гитар нь уг нь бол зөвхөн Хойд Америкт зарагддаг. Та бүхэн Fender-ийн сайт руу ороод харуул зөвхөн Хойд Америкт зарагддаг гэсэн байна. Тэгээд ямар ч байсан бид нар Монголдо үйлчлүүлэгч та бүхэндээ зориулаад авчирч чадсан байна. Тэгэхээр та бүхэнд энэхүү гитарыг санал болгож байна. Одоо бүгдээр хамтдаа саунд тест хийгээд дууралтыг нь сонсч үзцгээе.